Сайн мэцгаано. За өнөөдрийнхөө бичлэгээр гадаадтай монголчуудад зориулж хайлтмаг хэрхэн хийх талаар бичлэг оруулж байна. За эхлээд энэ 33% туслахтай 500 граммын сметан хэрэгтэй. Ер нь 33-аас дээш үе ямар ч сметан болно. Тэгээд 50-аас 55 граммын хуурай гурил, тэгээд сахар болон үзэм амтлагаагаар байгаа. Тэгээд үзмээ мэдээж хогноос нь салгаад бүлийн усанд дэвтээж тавих хэрэгтэй. За одоо сметана хийгээд буцалгана. Сметана ихтэй савнд доторхой ингээд гоё сэгсрээд өгөх зүгээр гэж бодож байна. За ингээд буцлаад ирж гэн буцлангуут нь жоохон хутгаад мал туулахгүй байх үднэс жоохон хутгаад өгөх хэрэгтэй. Нэлээд буцлангуут нь одоо гурилаа хийнэ. Гурилаа хийхдээ бас багаар хийгээрэй. Би жоохон гинт айгүй ихэр хийсэн чинь бөөгнөрөх гээд байсан. Тэгээд жоохон бөөгнөрөх гээд ирэнгүүт нь би гар мэгсрээр жоохон ингээд юуныхаа хариулан тогныхоо ёроол нь хөхгүйгээр зөөлөн хутгсан. Тэгэхгүй бол яалтчгүй бөөгнөрөх гээд ирсэн шүү. За ер нь ингээд зөөлөн хутгаалах хэрэгтэй. Галыг бол нэг багасгах шаардлага байхгүй санагдсан. Тэгээд сайн хутгаад ер нь буцалгах тусмал нэг шарын аягүй сайн гард юм байлээ. Тэгээд гурилаа багаар хийснийхаа дараа ингээд шар гарахгүй л жоохон цай хий. Тэгээд цай хийгээд бас нэлийн ингээд буцалгахыг нэгээд хутгахгүйгээр харах хэрэгтэй юм билээ. Би нөө шар тус жоохон баг зэрэг ялгарангуут нь үзмээ арай эрт хийцэн байлээ. Тэгээд үзэм сахараа хийсний дараа бас нэлээд шар гарсан. За одоо ингээд цайгаа хийгээд сайхан хутгаал. За үзэм сахар хоёрыг бол өөрсдийнхөө амтлагаагаар өөрсдөө хөдөр сонирхлоор хийгээрэй. Цөөхийгээр хийсэн юм хайлмаг бол айгүй гоё зөөл амттай болдог. Ямар нэгэн тийм жоохон ялуу мэлүүнд ч юм тийм амттай байдаггүй. Айгүй гоё зөөлхөн тэгээд дангаараа итгэж гоё урамтай талхан дээр тавьж идсэн ч бас гоё. Үнэхээр гоё санагдсан. Шар цэсний хувьд л жоохон гарсан. Тэгээд ер нь бол ингээд төлөвддгүй хайруулын тавган дээр хийхээс илүү нэг жоохон ингээд юу яадаг хусам тогтдог, жоохон наалддаг тийм нэг төмөр ёроолтой савнууд байдаг шүү дээ. Тийм савн дээр хэрвээ тосоо хөлөөл бас зүгээр санагдсан хусам гарна тажвар нэг тос айгүй сайн шар тос айгүй сайн ялгарч өгөх юм шиг санагдсан шүү. За бичлэгийг маань энэ хүртэл үзсэн баярлалаа. Тэгээд subscribe дарааг бол марталгүйгээр subscribe дараарай. Тэгээд таалууд бол лайк дараарай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.